Өвчтнүүдийнхээ амийг хороосон харгис эмч нар. Джон Бодикийн Адамс. 1945-аас 1946 оны хооронд Джон Адамс 310 өвчтнийхээ өвхлийг тэмдэглэж бичсэн байснаас шалгаж үзэхэд 163 хүнийх нь өвхөл с ิจ г төрүүлж байжээ. Түүнийг өвчтнүүдтэй учир битүүлэх хачин зүйлээр тарьдаг гэж сэжиглэж байсан ч нотолж чадаагүй юм. Тухайн үед Джонтой хамт ажиллаж байсан сувилагчид тариа хийхээсээ өмнө эмч тэднийг өрөөнөөс гаргадаг байсан гэж ярьцгаажээ. 163 хүний 132 нь эд агуурсуулан мөнгө хөрөнгөө Джонд гэрээслэн үлдээсэн байв. Тэрбээр тэдний итгэлийг олохын тулд өвчтний гэр бүлийнхэнтэй уулзуулдаггүй байжээ. Марсель Петьё. Францын эмч Марсель Петьё багаар бодоход 60 хүний амьд өнөөсөн ба 1944 онд баривчлагджээ. Тэр хүмүүсийг Францаас зүгтахад туслана гэж худлаа хэлээд цианидаар хордуулдаг байсан гэв. Харин нас барамгцсан эд эрхтнүүдийг нь авдаг байсан гэж. Беверли Элит. 1991 онд тэрээр 59 хоногийн дотор 5-аас 7 насны 13 хүүхэд рүү халдан товтолж 4 хүүхдийг нь хөнөөжээ. Заримд нь инсулин тарьдаг байсан бол заримд нь агаар шахдаг байсан гэв. 1993 онд түүнийг 4 хүүхдийн амьд хүрсэн гэж ялтуулсан ба 30 жилийн хорихлаар шийтгэжээ. Йозеф Майкл Сванго. Түүнийг 60 гаруй хүний амьд хүрсэн гэж сэжгэлдэг бөгөөд 2000 онд 3 хүний ял тулгсан аж. Ингэснээр тэрээр дахин хизээч бусдын идэх уух зүйлд ойртох хэрэггүй болсон юм. 1966 оны Нью-Жерсигийн эмнэлгийн нууцлаг хордлогод түүнийг сэжиглэж байсан ч хангалттай нотлох баримт олдоогүй ажээ. Түүний цоожтой шүүгэнээс 18 кураар олсон. Кураар нь амьсгал богдуулж бактериулдаг нөлөөтэй. Дональд Харви. Тэр өөрийгөө өвхлийн тэнгэр элч гэж нэрлэдэг бөгөөд 87 хүнийг хордуулж, боож, бургуйнд нь төмөр хийж, кидсийг нь зоолж хороожээ. Түүнийг шүүхэд татан буруутгах үед тэрээр энэ үйлдэлээ хүнд өвчтэй хүнд өршөөл үзүүлж байгаа юм гэж тайлбарлаад бусдын амийг хөнөөдөг байснаа зөвшөөрч, ердөө дургүйг нь хүргэсэн хүнийг ангуучилдаг байсан гэж мэдүүлсэн байна. Арн Фин Несей. Арн Фин бол Норвегийн хамгийн онц ноцтой зурлалуурчдын нэг. Тэрээр сувилагч хийдэг байсан бөгөөд асар шаламжилж байсан өвчтнүүдийнхээ 138 хүнийг нь хордуулж хөнөөсөн аж. Түүнийг 22 хүний өвхөл буруутгаж 21 жилийн ял өгсөн ба 12 жилийн дараа суллагдсан байна. Хэрэв тэр амьд байгаа бол өдөрт 80 настай байх юм. Йозеф Менгеле. Тэр дэлхийн 2 дугаар дайны үед Германы офицер эмч байжээ. Йозеф 1.1 сая хоригдол хөнөөсөн Аушвицийн хорих лагерт ажиллаж байсан бөгөөд хийд үрсэнгөрөөнд аимшигт туршилт хийх хүнээ сонгодог байсан байна. Тэр генетиктэй холбоотой судалгаа хийж байсан тул ихэвчлэн эхрүүдийг сонгож авдаг байжээ. Сонжа Калафи. Сонжа багын хил ам таталсан хүүхэд байсан бөгөөд гигэн Аннагийн эмнэлэгт ажилласан ганцхан сарын хугацаанд 8 хүний судсанд агаар шахаж хөнөөжээ. Дараа нь тэр Манзоны эмнэлэгт шилжиж очоод 18 хүний амьд хүрч цагдаад баригдсан байна. Түүнд ердөө 20 жилийн ял өгчээ. Андерс Хансон. Тэр 1978-аас 1979 оны хооронд биеэ хамгаалах чадваргүй настай хүмүүсийг хордуулж алж байсан бөгөөд баригдах үедээ 18 настай байжээ. Түүний гарт амиа алдсан 15 хохирогчийг олж тогтоосон бол өөрөө 27 хүн хөнөөсөн гэж мэдүүлжээ. Даниэла Погиали. Дур булаан сувилагч бүсгүй Даниэла 38 хүний өвхөлд буруутаа гэв. Тэр өвчтнүүдийн тусалд их хэмжээний холоор тарьж хөнөөдөг байснаар зогсоохгүй хохирогчдынхоо цогцтой селфи хийдэг байжээ. Шүүхийн танхим тэрбээр хохирогчдыг болон арга ирэнхнийг нь ядаргаатай хүмүүс байсан учраас хөнөөсөн гэж мэдгдсэн ба түүнийг 2016 онд шоронд орсон. Лорен эмч. 2005-аас 2006 онд өөрийн 43 өвчтөн хөнөөсөн Иракийн эмч. Тэр шархадсан цэрэг албан хаагч цагдаа нарыг эмчилж буй дүр үзүүлэн цус шингэлэгч тарьж орхидог байжээ. Шүүхийн үеэр тэр би тэднийг янз бүрийн юм тан хольж тарьдаг байсан. Тэд 3 цагийн дотор л өгдөг гэж ярьсан байна. Линда Хазард. Линдад албан ёсны эмчийн эрх байгаагүй ч 1900-аад оны үед хүмүүст ийм худалдаа алдаг байжээ. Түүний эмчилгээ хурдан байсан бөгөөд нийт 14 хүн хөнөөсөн гэж үздэг. Гэвч нотлох баримт яг таг олдоогүй улмаас тэрээр 2 жил шоронд суугаад суллагджээ.
Широиши. Тэр дайны үед Хятадын талын олзныхон дээр хүчээр өөр хөндөх тэргүүтээ янз бүрийн туршилт хийдэг байсан бөгөөд мөн химийн зэвсэг туршиж байжээ. Гэвч өөрийнх нь тал дайнд ялагдах нь тодорхой болмогц тэр 150 хоригдлыг өнөөж лабораторио шатаан улам руу далдлахыг оролдсон байна. Харалд Шипман. Тэр ихэвчлэн өндөр настай өвчтнүүдтэй морфин тунгатруулж өгдөг байсан ба түүнийг ердөө 15 хөлбөр утгасан ч 250 хүн өнөөсөн гэж сэжгэлдэг. Тэр алуурчин төдийгүй хулчгар амтан байсан бөгөөд баригдана гэдгээ мэдмэгцээ амиа